Ашигт малтмлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулж зөвшөөрлийн тухай хуулиар асуулт байна. Энэ хуулийн дээр 3 зүйл байгаа. Нэгдүгээрт нь болохоор баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, маркшедрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөр шинээр нэмж байна. Тэгэхээр зөвшөөрлийн тухай хуулиар шинээр нэмэгдэж байгаа энэ зөвшөөрлүүд дээр нийтийн сонсгол хийх ёстой. Тэгэхээр энэ сонсгол хийгснээр шинээр хийж байгаа бүх зөвшөөрлүүд дээр энэ зөвшөөрлийн зөвлөлөөр сонсгол хийчээд зөвшөөрлийн зөвлөлөөр орж энийг нэмэх хэсгийг шийднэ. Тэгэхээр сая бас эдийн засгийн эрхчлөөний тухай хууль, бизнес эрхчлөөний тухай хуулийг дагалдуулж зөвшөөрлийн тухай хуулийн дээр шинээр нэмэгдэж байгаа бүх зөвшөөрлүүдийг зөвшөөрлийн зөвлөл өнгөрсөн хугацаанд хуралдаагүй учраас бүгдийг нь оруулаагүй хассан байгаа. Тэгэхээр энэ шинээр 2 зөвшөөрөл орж ирж байна л да. Тэгэхээр энэ дээр энэ шинээр нэмэгдэж байгаа зөвшөөрөл тавигддаг шаардлага буюу нийтийн сонсголыг хизээ хаана яаж хийж энэ зөвшөөрлийн зөвлөл хизээ энэ зөвшөөрөл өгсөн бэ? Энийг яагаад асууж ийм гэхээр энэ баяжуулагчдын холбоо, энэ уул уурхайн бүтээгдэхүүн баяжуулагчд, энэ аж ахуйн нэгжүүдээс холбоо, эднэр болохоор энэ зөвшөөрөлтөй холбоотой асуудал дээр эсрэг байр суурьтай байгаа даа. Тэр хилцүүлэг нийтийн сонсгол хийгдэггүй сонсогдоод байна. Тэгэхээр энэ талаар нэг мэдээлэл өгч. Хоёрдугаарт нь энэ зүйлийн хоёрдугаар зүйл дээр болохоор энэ 2 болон 3 дугаар зүйл хоёулаа адилхан. Нэг нь болохоор боловсролын байгууллагын цөмийн энергитэй холбоотой 4 зөвшөөрөл өгдөг байсныг нь цөмийн энергийн комисс руу шилжүүлж байгаа. Энэ заалт мөн түгээмэл тархацтай ашигт малтмлыг тусгай зөвшөөрөлт байсныг энгийн зөвшөөрлөөр шилжүүлсэн шилжүүлэлтүүдийг сая өргөн барьсан бизнесийн хуулийг дагаж өргөн барьсан зөвшөөрлийн тухай хуулийн дээр яг энэ өөрчлөлтүүдийг ингээд оруулсан байгаа. Тэгэхээр энэ давхардж байгаа учраас энэ дээр одоо хууль санаачлагч юм уу, ажлын хэсэг дээр гүйцэн боловсрол чиглэл авдаг юм уу, энийг эсвэл буцаадаг юм уу, яг иймэрхүү асуудал шийдэл гарахгүй бол энэ давхардл үүсгээд байна. Яг нэг зүйл заалтыг одоо энэ 2 болон 3 дахь зүйл дээр түрүүн хэлцээд одоо дэмжигдсэн энэ зүйл заалт ингээ явж байна. Энэ дээр тайлбар саналуудыг сонсшоо. За дамжны нэмсэд хариулъя. За би энэ улсын их хурлд хууль өргөн барихад хууль тогтоомжийн тухай хуулиараа бүрдлийг улсын их хурлын таман газар бүрэн хянжээж хүлээж авдаг. Тэгэхээр бүрдлийн хувьд бүх юм ямар нэг зүйл дутуу байгаа бол хүлээж авдаггүй. Тэгэхээр бүрдэл хангагдцгаа. 1. Хоёрдугаар засгийн газраар бас бид хилцүүлэхэд бас бүрдэл хангадаг. Тэгээ энэ бүх юм бол болсон зөвшөөрлийн зөвлөлөөр орох ёстой юмнууд нь орсон. Баяжуулалтын тусгай зөвшөөрөл яагаад хэрэгтэй байгаа вэ гэхээр хэд хэдэн асуудал үүсчихэд байгаа юм. За хамгийн наад захын жишээ. Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр дээр баригдсан байгаа 3 баяжуулах үйлдвэр ямар хуулийн зохицуулалтаар явах нь тодорхойгүй байгаа. Бид нэр тэнцэнээс бүртгэлээ явуулж чаддгүй. Хяналтаа явуулж чаддгүй. Амнаатаа одоо бүрэн тооцож чаддаггүй. За жоншны зөвшөө одоо энэ баяжуулах үйлдвэрүүд гээд бас байна. Энэ үйлдвэрүүдийг хянахгүй бол энэ химийн хэрэглээ, химийн бодисын хэрэглээ, хүний аюулгүй байдал гээд энэ өөрийн орд газаргүй баяжуулалтын үйлдвэрүүдийн хувьд бол үнэхээр зохицуулалт байхаас өөр аргагүй болчиход байгаа юм аа. Аргууд бараал оруулж ирж байгаа. Түүнээс одоо хоёр чанах гээд байгаа асуудал алга. Дээрээс нь хэрхэн дэмжих юм? Яаж зохион байгуулах юм? Үүсмэл ордын зохион байгуулалтыг хэрхэн зохион байгуул бид нар ингэж хийх юм? Түүхийн эдийн гарал үүсэл нь тодорхойгүй одоо 650 мянган тонн бүтээгдэхүүн хилэр гарцсан. Юу нь мэддэггүй. Хаанаас гарсан мэддэггүй. Энэ чинь нэг юм хуулийн хийдэл яваад байгаа байхгүй. Тийм учраас энэ баяжуулах үйлдвэрүүд дээр зохицуулж, дэмжиж, удирдах явахад эргэцүү орчингүй болчиход байна. Сайн дураараа нэг үйлдвэр очиж бариад хамаагүй гэрээ хийгээд ингээд одоо янз бүрийн чөлөө зөвшөөрлгүй хяналтгүй ямар нэг юм химийн бодис хэрэглээд тэгээ хилээр гарахаараа бүртгэл нь болж өгөхгүй юм л байгаад байгаа юм. Тэгэхээр байгалийн баялаг дээр угаасаа зөвшөөрлийн тухай хуулиараа ашигт малтмлын салбарт бүхий л үйл ажиллагаанд зөвшөөрөл авна гэдэг ийм бүр тусгай зохицуулалттай байгалийн баялаг дээр бол зөвшөөрлийн тухай хуулиар 1. Хоёрдугаар асуудал нь маркшедрийн зөвшөөрлийн тухай асуудал байгаа юм. Маркшедрийн зөвшөөрөл дээр гидрогеологчид одоо маркшедрийн хямжилт хийгээд ингээд завааруулаад байдаг асуудал бий болчиход байгаа. Энэ мэрэгжлийнхнийх нь хүсэлт юм байна. Тэгэхээр энэ ажлын хэсгээр бол хуулийн төслөөр бол маркшедрийн тусгай зөвшөөрөлт аж ахуй нэгж байсныг ярилцж байгаад бид бол яг маркшедр хүн дээр нүгий гэж мэрэгчлэн дээр нөгдөг болё гэдэг өөрчлөлт бол найруулахаар орж ирэхээр ингээд явж байгаа.
Тэгэхгүй бол энэ бас маркшейдер гэдэг мэрэгжлийг ингээд хөндлөнгөөс бас тайлбарлахад бол зүгээр энгийн хэлээр хэлвэл тэр уулын цулын сэргижилт хэр хэмжээний уулын цул байгаа, хэр хэмжээний шороо байгаа гэдгийг нь хідэн тонн хэр хэмжээтэй байгаа гэдгийг нь хэмждэг юм асуудал байдаг. Энэ дээр бас хулгайч яригддаг. Тэгэхээр энийг бас хянахаас өөр арга байхгүй. Зөвшөөрлийн хууль дээр энэ дахин сануулъя, байгалийн баялаг дээр бол хяналт байх ёстой гэдэг. За инх төвшин гишүүн тодруулж асууя. Тий одоо нийтийн эрх ашигын төлөө зөвшөөрлүүд байх нь одоо асуудалгүй. Гэхдээ гол нь нөгөө нэг оролцогч талуудын шаардлагуудаа хангаад одоо энэ хилцүүлгээ хийгээд одоо нэг талаас саяын эдийн засгийн эрхчлөөний тухай хууль гэсэн хязгаарлалтууд байж болно. Гэхдээ тэрийг оролцогч талуудтайгаа хилцдэг одоо зайлшгүй шаардлагатайг нь сонсдог, тэгжиж энэ зөвшөөрлүүдийг олгодог болёо гэж сая бас хуулийн төслийн үзэл баримталтаар гарсан. Тэгээ одоогийн мөрдөгч зөвшөөрлийн тухай хуулиар нийтийн сонсгол хийх ёстой гэд тэгэхээр би нийтийн сонсгол яг хизээ хийсэн байдаг. Яамнаас өмнөх одоо сайдууд өмнө хийсэн болж таард 2023 оны 10-11 сарын засгийн газарт энэ зөвшөөрлийн зөвлөл хуралдаж энэ хэд хэдэн юунуудыг зөвшөөрсөн гэж харж байна. Тэгэхээр яг тэр шаардлага өгөхөд сонсголоо хизээ хийсэн яг энэ хоёр зөвшөөрөл дээр тэгээд дээр нь нэмэгдүүлээ тэр нөгөө нэг гүйцэн боловсруулах чиглэлтэй холбоотой зүйлийг одоо болж гин үү? За дамжны нэмсэд хариулъя. Зөвшөөрлийн зөвлөлөөр бид бол 2023 онд оруул зөвшөөрөл авсан. Ашигт малтмалын тухай хууль 13 жилийн өмнөөс хойш бэлтгэгдэж явж байгаа. За зөвшөөрлийн тухай хуульд бол байгалийн баялагийг ашиглахад тусгай зөвшөөрөл олгоно гэдээ бүр яг байгалийн баялагт нь зориулаад бүр ингээд тусгаалаа заагаад өгсөн байна. Яг гэвэл энэ үндсэн хуулийн 6-гийн 2-т байгалийн баялаг бол бүх ард түмний өмч гэж үзэж байгаа учраас заавал оруулна гэдэг. Оролцогч тарлуудын саналыг авсан, зөвшөөрлийн зөвлөлийн зөвшөөрлөө авсан. Ийм л одоо юм орж ирсэн байна. За инх төвшин гишүүн тодруулж асууя дахин. Би нөгөө сая асуудлуудыг ойлгож байна. Нийтийн сонсгол хийх ёстой энэ шаардлагаараа зөвшөөрлийн зөвлөл тэрийг үнэлж олгосон зөвшөөрөл өгөх ёстой. Тэр нийтийн сонсголыг хизээ хаана яаж хийсэн бэ л гэж асуудаг. Яамд хариулахгүй бол дампка сайд юу эн чинь бүр өмнө асууж 23 оны асуудал учраас яамныхаа хариулаач. За ажлын хэсэг хариулъя. Эндрэн дөрөв. Төгөр микрофон. За инх төвшин гишүүний асуултад тайлбар өгье. За ажил төр эрс байлгаан уулуурхаан бодлогын газар нэмчсрэн. За зөвшөөрлийн тухай хуульд бол зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн асуудлаар бид бол зөвшөөрлийн зөвлөлд 2023 оны 10 дугаар сарын 26, 11 дугаар сарын 17-ны өдрүүдэд бол энэ зөвшөөрлүүдийг олгох асуудлууд буюу 4 зөвшөөрлийг олох асуудлыг танилцуулсан байгаа. Тухайлх нь бол ашигт малтмал баяжуулах, ашигт малтмал уулуурхаан технологийн аудитыг маркшейдэрүүл ажиллах зөвшөөрлүүдийг нэмсэнийг бол дэмжүүлсэн байна. За энэ зөвшөөрлийн зөвлөлд орохдоо бид нийтийн сонсгол хийсэн танилцуулгуудаа зөвшөөрлийн зөвлөлд танилцуулж холбогдох шийдвэрүүд гаргасан байна. За би сонсгол хийсэн өдрийн би танд эргээд тодруулаад өгч тий. За тэр сонсгол хийсэн өдрийг хизээ хийснээр одоо тодруулаад хэлчихээрэй. За ажлын хэсэгтээ ярьж байгаа дэш шишрээ. Хөрөлбаатарын баасан жаргал шүү. Асуулт асууя.